What's up, Kairos? Welcome back. Шингэн бичлэгээр уулзж байгаа таатай байна. Нөгөө бичлэгэн дээр хэдүүлээ drill хөгжим сонсох болно. Шинээр гарч ирж байгаа OC Young drill. Та. God damn, you know who I am. За окей. Хэдүүлээ OC Young-ыг сонсох болно. Тэгээд өмнө хийсэн drill гэсэн сүүлийн бичлэгэн дээр амар их suggest орж ирсэн OC Young-ийн Mona Lisa энэ бусад онуудын сонсё гэсэн. Тэгээд лайв стрим хийж байгаа ч гэсэн нэлээд энэ нэрийг хараад байсан учраас зөвлөлд бичлэг хийж байна. Тэгээд ер нь бол хүмүүс амар ам сайтай байлаа. OC Young гэдэг артистер. Тэгээд ямар худуу яасан байна гэдгийг сонирхцгоё. Дэлгэц цаана. За тэгэхээр ингээ гаргаад ирсэн байгаа. Согны үед гэвэл 52,000 үзэлттэй 2 subscribers-тай 240,000 үзэлттэй байна. Тэгээд beat-ний хувьд гэвэл лицензтэй beat юм шиг байна. Тэгэхээр энэ бичлэгний яг зарим хэсгүүд нь хатлагдаад явна гэсэн үг. Яагаад гэвэл лицензтэй учраас би нэг ингээд copyright-ийн асуудалд орохгүй бол зарим хэсэг нь ингээд хатлагдах юм байна шүү. Окей. Тэрийг ойлгоорой. Тэгээд тийм байна. Тэгээд drill. Тэгээд бичлэгний төгсгөлд ер нь drill дээр ер нь би өөрөө юу гэж боддог. Forest of Fafa тиймэрхүү юмнуудаа хэдүүлээ ярилцъя гэж бодож байна. Тэгээд эхэлцгээе. OC Young, Mona Lisa. Oh my god, that husky. Жохон чангалж байгаад нэг. Mona Lisa, I'm coast to Scotland. Mona Lisa, OC Young gang болоо police. Mona Lisa, монголчууд нэг биш дэлхийдээр цацарсан Asia. Mona Lisa, хангалтгүй дэрэлүү тэн хичээл заана хасайгүй мэдлэггүй чигнүүд одоо яана сайн сурч энэ хөгжөнд бид зуна OC Young KK I'm a KKK dig off the jacket bitch I'm a KKK дахиад кили Mona Lisa хардаас. Окей. Ихний 46 секунд гэхэд бол гоё явж байна. Зүгтий чи нээсэн. Би daut coast бусдаас гайжууд сэтгэн. Би OC Young trip дахин дотор 24 долоо trip уга би зон би тэн дээр удахгүй галт шаанда тайзан дээр OC Young чихэж хүчдэн OC Young trust гэж гэн OC Young тазэж хөдөлгөн OC Young би OC Young back in the hood Young niggas in the woo niggas бол мэкэмдэр шүүр удахгүй юу би чи сүрнэ OC Young gang гол гүрнэ Арастат чанга аран дотор занга болаалгад кармаши андууж өрдөг гөлөг төрдөг. Окей. Нэг гоё таалагдж байгаа юм гэх юм бол drill чинь өөрөө метафор wordplay гэдэг юм ер нь бол бүр аваа хийцэн. Тийм. Аваа хийцэн ч байхаа ер нь бол тэрийг нэг ашигладаг шүү дээ. Үндсэн яг drill дээр бол зүгээр шууд пум гэ хэлээл буудаж байгаа юм шиг зүгээр. Ерөнхийдөө тэр нь ажиглагдчих чинь зүгээр бас шууд маа гэд хэлж байгаа. Яг хөгжмийнхаа үндсэн ч байх уу. Бас нэг ялгарах тий лириклаараа ялгарах юм бас гоё шингээсэн байгаа юм шиг санагдчих. Бүгдийн хөдөг төрдөг шиг we need big drip like money young rich we drill the creep Бэлдэн биш талгандас гин намайг чи сонс дэшигнэс OC Young нэрэмд пис борогоор ярил нөлөж өдис тооцоогоо бодно тоосондоо хайн жалганаас гитанах time all is on my money my mind Okay. These are OC Drop хийж байгаа нь бас гоё шүү дээ. Mona Lisa OC Young gang болоо police Mona Lisa монголчууд нэг биш дэлхийдээр цацарсан Asia Mona Lisa I'm coast to Scotland. Сая клипийн юуг нь харж хахад production-ыг харж хахад уцаар хийсэн байсан уу те. Тэгээ iPhone 13 хийсэн. Nice, good job. Nice. Надад л таалагдлаа Mona Lisa. Хамгийн анх Монгол drill хөгжим гэвэл хэдүүлээ Код 76-гийн Францаас, Италиас, Францд байдаг монгол залуучуудын drill-ийг сонсч байсан. Тэр бас гоё байсан. Тэгээ тэрнээс хойш ер нь сонссон хамгийн гоё drill-үүдийн
Нэг байла. Анхны сонголтоор. Тэгээд дрилийг гэхдээ нэг олон сонсдоггүй л дээ би бас. Гэтэ good job. Тэгээд дараагийн дуу энэ бандо. Бандо гэдэг дуу хагас сая л баг үзэлцдэг шүү дээ. Би тэгтээ цэцэн бах юм. Хизүүцсэн бол. Энэ копирайттай юм. Тэгээ ер нь бол зарим хэсэг нь дуунуудын зарим хэсгнүүд ингээ катлагдах боломжтой байж магадгүй шүү. Гэхдээ би аль болох ярихдаа зогсоож байгаад ярихаар үндсэн бичлэгэндээ миний ярьж байгаа маань ядаж орох байхаа. Орно. Окей. Тэгэхээр I'm a special edition. Бүгдээс энэ бол drill хөгжим биш юм шиг байна те. Drill бол биш юм шиг байна те. Нандо decision. Шүний цагаар хардаг vision. Дэлхийн тавцан дээр гарах хэшин. I'm a special edition. Энэ beat амар familiar санагдаад байгаа юм. Тун. Юу лээ? Санаж байгаа юм байна уу? Бүгдээс нандо decision. Шүний цагаар хардаг vision. Дэлхийн тавцан Юу лээ? Fuck. дээр гарах vision. Миний Louis bag төтөр бүр we ball. Trippin' зогсохгүй тархин дотор вали. Yeah that way гэж боцохгүй дурсан way back. Can go tin бэнд болохгүй хар me back. Бол хараад эцэн trap хөгжимнэ. Ямар ч удаа гагаад тэрэггүй чинэ. Өвсө янги гэнг тэгэл боочна. Хосох хонохгүйгээд бүгд юу бит гүчинэ. Хүчээрхэ гөрөн өвсө бичигдэггүй дөрөм. Өвдөг сөхрө босоод дэрэн сайн дахөрн. Хараал эцэн тоглоомд би дуртай дургу гараад өрн. Бүгд мэдэж байгаа Улаанбаатар сэрэл сүрн. You know what I'm saying, homie. Keep it on the way. Shot it bad bitch, shake your booty. Big booty. Riding on my pants, homie. Бидний химэл дүүгээ shake it dancing. Миний Oh shit. That was good. гараад өрн бүгд мэдэж байгаа Улаанбаатар сэрэл сүрн. You know what I'm saying, homie. Keep it on the way. Shot it bad bitch, shake your booty. Big booty. Riding on my pants, homie. Бидний химэл дүүгээ shake it dancing. Миний Gucci tag, high class strap хөгжим дүүж тааж буцах хараагүй тааж чиний bitch чиглгүй наадруу тааж нөө. Okay. Eastern Side Beats. Oh shit, гэрэл бадан нэр дүмин OC таны тавь хайр дүүрэн Porsche Lamborghini Bugatti Ferrari дураараа бэста дугаараа мөнгөийг шатана яатын гоёс гоёяар тодос тод замаас холт чиний шүдэ подос под одоо бод худаас утустаас Шүтээ подос под гэж. гоёяар тодос тод замаас холт чиний шүдэ подос под одоо бод худаас утустаас шууд өвсөн боёр нүүрэн дээр нь хилэн миг бэлэг хөгжмнөөс даймж хоолоймос сэвэж мөнгө төрөө бүгдийг лавж амарт нь хөлөө тавьж харуулын airplane модон одооноос доороос нь дэж боёр $4,000 телевиз үзсэн байгаа юм шүү бараг. No. одооноос доороос нь дэж боёр fight it back no cap you know цогсож дэлэхгүй walking a dance самадаар stage cash rules everything around me I'm a young king the cream money pee Саяны цүнхтэгт ямар гоё вэ? Монгол цүнх үзсэн үү? Энэ цүнх? Ярагч. Энэ цүнх бол гоё. Нөгөө үндэсний үйлдвэрлэл гэж би хог хэрэглэмээргүй байна гэдэг цаг өнгөрсөн юм шиг байна те. Young king the cream money pee кэма хин цогсож дэлэхгүй walking a dance самадаар stage cash rules everything around me I'm a young king the cream money pee кэма I'm a special edition бүгдээс нандо decision шүний Яа, гэхдээ энэ бит нь бүр яг байгаад байна надад. Юу лээ? цагаар хардаг vision дэлхийн тавцан дээр гарах Гэхдээ яг адилхан гэж юм биш нэг юм төстэй нэг юм байд юм аа. I'm a special edition бүгдээс нандо decision шүний цагаар хардаг vision дэлхийн тавцан дээр гарах хэшин. Окей. Дэлхийн тавцанд гарна гэж шүү. Окей. Good and bit. Гэхдээ одоо дэлхийн тавцанд дриллер гарч болдгийг сентэрлсэн бол амар харуулж штэ те. Үндсэндээ бол ер нь дрил чинь л 2010-ад онд яг
Чикагод үсээд Chief Keef ер нь бол үсгэсэн гэж ярьд юм байлаа. Тэгээд нөгөө Flacco Marco юу лээ? Flacco Fem. Machine Gun Kelly-тэй нэг орилоод байдаг харцал Gucci Mane, J Herbo, Lil BB өөр хин блэ. Ер нь бол Чикагоос тэгж үсээд тэгээ Атланта руу яваад Gucci Mane, Forest Fafa гэжүүлээд тэгээд Нью-Йоркод Pop Smoke хийгээд Pop Smoke өөр төвшөнд наваачаад тэгээ UK-д бас 12 оноос хойш үсээд тэрнээсээ ингээ гадагшлаад Европын бусад улсууд руу тархаад ер нь бол одоо амар хүчийг авч байгаа хөгжим. Янз бүрийн wordplay, lyrical биш, beat нь ерөнхийдөө gangster rap-ийг бодвол арай бага, одоо бөмбөрийн цогцолт нь арай бага нэг 60-аас 70-ийн хооронд хэлбэлцдэг тийм үндсэн beat-ийн дууралт нь ерөнхийдөө удаан бөмбөрийн цогцолттой. Гэхдээ зарим нь ингээд шууд даблдаад гэж цохиж махиж чимэг оруулдаг тиймэрхүү үндсэн дууралттай юм байлаа. Тэгээд тэгээд ерөнхийдөө drill хөгжмийн үндсэн чанар нь бол цэвэр violence, цэвэр одоо gun, violence, drug, ер нь л цэвэр violence би зүгээр очиж бодчих шүү гэд маск зүүдэг учраас ч гэсэн тэр тэгээд яг хамгийн анх гарч ирэхдээ угаасаа шууд бидрийг буцсан тэр намайг ирж бодож магадгүй би тэрийг хүчнсэн би тэр дэлгүүрийг дээрэмцэн гэсэн зүгээр юугүй шууд фильтргүй шууд ингэж бусад хүүдний гаруудыгаа айлгах зорилготой ер нь бол зүгээр шууд реалитиг фильтргүй ингэж гаргаж ирсэн хөгжим. Тэгээд тэр нь одоо ингэж хөгжсөөр хагаад одоо Central C бол бүр яг юм commercial болгоход нь бол амар нөлөөллөө штэ Doja гэдэг дуу. Тэгээд сүлд нь тэр нөгөө Let Her Go лээ. Тэр ингээд амар popular дууг drillтэй самплтаад хэрхэн commercial болохыг юм. Ер нь бол Central C амар genius амар тийм smart ажиллаж чадсан. Тэгэхээс биш drill хөгжмийн үндсэн чанар нь үндсэн сүнс нь цэвэр violence gun те зүгээр шууд буудах те алан хутгална гэд. Тэгээд яж захт нөгөө энд Америкт юунд чинь violence-ууд нь өөрөө ийм юунуудтай брендингтэй давхар яваад байдаг. Одоо нэг хэсэг ингэж хутга ашиглаж те хутга ашиглаж дээрэм хийдэг гэсэн тэр нь амар popular болохоор гангстерууд тэрийг амар ашигладаг, хутга ашигладаг байсан. Тэгээд зүгтаалгачаад араас нь бууддаг ч гэдэм юм уу. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү юм яг гангстеруудын хувьд бол өөрсдийнх нь тийм popular болгодог тийм үйлдэлүүд нь бас урлагийн drill хөгжмийн хөгжүүлэлтээс амар нөлөөлсөн юм байлаа өөрсдийнхөө одоо яг би яг тэгчээд ингэдэг гэд дуулчингууд тэр нь годамжин дээр popular болдог ч юм уу те. Тийм. Зүгээр машиныг нухахгүй цонхыг хаглаа яваад байдаг ч юм уу. Гэх мэтчил ер нь бол зүгээр юм цэвэр violence дээр суурилсан. Тэгээд засгийн газраасаа хүртэл энийг зогсоох арга марга. Засгийн газар гэх юм одоо Chicago-гийн Illinois-ийн state-ээс нь хүртэл одоо ингээд бүр анхаарал хандуулад drill энэ violence-ийг ингээд promote хийгээд байна. Нэг ингээд сурчлаад байна. Энэс болоод хүүхдүүд ингээд бүх юм одоо юунуудад гэмтрэхт амар уруу татагдаж юугаач мэдэхгүй тэгэж хүний амьд төрөх тохиолдлууд их гарч байна гэх мэтчлэн бүр ингээд засгийн газрын хэмжээнд энэ хөгжимтэй бас тэмцэжсэн хэсэг бас хугацаа байд юм бэлээ хүч авч явах үед нь одоо болохоор илүү зөөлрөөд бас юм commercial pop music-ийг самплдаад хайрдуулдаг. Гэхдээ стил маск үндсэн чанаруудаа аваад үлдсэн тийм юм байлээ. Тэгээд миний бодол дээр бол drill иймэрхүү бодолтой байна. Та нар drill дээр ямар санал сэтгэлтэй байгаагаа мэдээж комент хэсэгтүүлдээгээрэй. Тэгээд Монголын хувьд гэх юм бол яхав drill гэхээр яг үндсэн шинж чанараараа буухад бол хэцүүлтэй мэдээж манад ийм амар шигтэй violence байдаггүй, brandingтэй violence яг байдаг. Гэхдээ тэр нь одоо rap-рууд нь тийм violence үлддэггүй гэсэн үг байхгүй юу? Одоо тэгэх юм бол агуу саалуулах шүү дээ. Яг тэгэхээр ч Монголд амар шигтэй гэмтэргүүд гардаг л та. Улс л явж яж амар хип-хоп улстай. Тэгээд яг үндсэн сүнсээрээ бол drill Монголд бол арай буухгүй байх яагаад гэвэл тэ gang bank биш штэ. Especially rap-рууд нь л буу янз бүрийн drug яг drug байгалах гэхдээ
Би одоо янз бүрийн иймэрхүү ган буу гэдээ дэрч гараад YouTube дээр банд болчих байт. Одоо бүр AI ингээд юугаар яддаг болчихсон шүү дээ. Аудиогоор нь сканцдаг болсон. За. Тэгээ ерөөхдөө бол миний юу ярих гад байгаа юу гэж бодож байгааг та нар ойлгосон байх гэж бодож байна. Тэгээд өөрсдөө сэтгэлийг үлдээгээрэй. Мэдээж бичлэг таалагдсан бол лайк дараарай. Өөр бол надад өвсөн янг гэдэг залуу хөхөд ч юм хүндэггүй. Ер нь бол яг артист дундаа бол залуугаараа дуудагдах бах. Тэгээд гарч иж байгаа байдал нь бол таалагдж байна. Тэгээд одоо энэ бандо гэдгээс илүү drill нь өөртөө зөгж байгаа юм шиг байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг хүмүүс л янз бүрээр ярьж илээ. Drill хэм маяг гангстагаар амьдарч чаддаг бол drill-ийг хийх шаардлагагүй гэж харах нь байгаа. Нөгөө талд drill бол хөгжим. Энийг юу руу ч хувиргаж сонсох боломжтой гэдэг илүү wide харж байгаа хүмүүс бас байгаа. Тэгэхээр аль нь вэ гэдгээд орон бичээрэй. Тэгээд like, subscribe таалагдсан бол бусдаа шеэрлээрэй. Тэгээд удахгүй дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та. Peace.